Дэлхий дээр 150 гаруй улс маань хүний папиллома вирусын эсрэг вакциныг үндэсний тавлалтаар нэвтрүүлсэн. Монгол улс маань 2024 оны 11 сараас хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг үндэсний тавлалтаар нэвтрүүлж хийж эхэлсэн байна. Уг вакциныг 11 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд Монгол улс маань хийж байна. Дэлхийн стратеги 90-70-90 бодлого буюу 2030 он гэхэд 100 мянган хүн ам дотомд 4 тохиолдол болгож бууруулъя гэсэн умаа үзүүгүй хорт тавдаргүй дэлхий болёо гэсэн бодлогыг барьж явж байгаа. Хүний папиллома вирусын вирус маань дэлхий дээр маш өндөр тархалттай байдаг. 3 эрэгтэй хүн дутмын нэг нь 5 эмэгтэй хүн дутмын нэг нь вирусээр өвчлсөн буюу маш өндөр тархалттай байдаг. Дэлхий дээр 100 мянган хүн ам дотомд 14 тохиолдол байдаг бол Монгол улсад маань 100 мянган хүн ам дотомд 22.4 тохиолдол бүртгэгдэж байна. 2023 оны статистик тоогоор умаа хүнсний хорт тавдар өвчнөөр 1 хоногт 1-2 эмэгтэй онцлогдож 2 хоногт 1 эмэгтэй нас орж ийн гэсэн дундаж статистик үзүүлэлт гарч ирсэн байна. Умаа хүнсний хорт тавдрын шалтгаан нь 90% нь хүний папиллома вирусээр үүсгэгдэж байна. За мөн эрэгтэй хүүхэдтэй яагаад хийж байгаа вэ гэхээр ам залбиурын хавдар, хүзүү толгойн хавдар зэрэг нь эрэгтэй хүмүүстээр 70-80% нь хүний папиллома вирусээр үүсгэгдэж байгаа. Тэгэхээр өвчнөөс сэргийлэх вакциныг Монгол улс маань үндэсний тавлалтаар нэвтрүүлж эхлээд хийгдэж эхэлсэн байх нэ. Вакциныг хийлгэснээр хавдрын шалтгаанд буюу умаа үзүү хорт хавдар, бэлэг эргэтэн, шодон хорт хавдар, агны усны хорт хавдар, ам залбиурын хорт хавдар, хүзүү толгой хорт хавдар гээд маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Вакциныг Монгол улс 2012 онд нэвтрүүлээд 2 аймаг 2 дүүрэгт хийгдчихсэн. За миний би Сэлэнг аймагт тухайн үед дунд ангийн сурагч байсан. Тухайн үед бол хийлгэжсэн. Олон нийтийн сүлжээнд тархаад вакциныг хийлгэснээр аутизмтай болдог, саажилттай болдог, өргүү болгодог гэсэн худал мэдээллийг Монгол улс маань факт чек хийгээд энэ нь худлаа мэдээлэл юм а гэдгийг баталсан. 11 настай хүүхэдтэй өнөөдөр вакцин хийлгэж байгаа бол үр дүн нь маргааш гарах биш. Ирээдүйд хүүхдүүдтэй маш том хөрөнгө оруулалт хийж ийн өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж үзэх хэрэгтэй.